Нэрээ нуудалсан сонсогч. Нилээд хэдэн жилийн өмнө намрын нэгэн өглөө ажилдаа явдаг цагаас жаахан ороотоод гэрээсээ гарлаа. Автобусны буудлын дээр очиод зогсож байгаа автобусанд шууд л суучлаа. Офицероос ихэнх автобус төв замаар явдаг болохоор яарч байсан болохоор номер дугаарыг энэ харсангүй чихэлдээ л суугаад авлаа. Багшийн дэд өнгөрөөд дараачийн буудал Баянгол гэж зарлахад буруу автобусан суусан байна гэж бодох бодолтой зэрэгцээд л нөгөө автобусч амар торомслоод бүх хүнийг хооронд наалдуулчлаа. Миний бие урд зогсож байсан торомгор алаг нүдтэй нилээн том биетэй залуу руу нурж унаад л том карматай балтаных нь кармаароо гар маань юу ороод явчлаа. Яна. Гэтэл нөгөө залуу хөөе над гараа аваач гээл бүдүүн дуугаар хэлэхдээ зэрэгцээд арай гэж хөл гарынхаа тэцвэрийг олоод зогсохдоо карманд нь байсан гар утсыг нь атгаад л гаргаад ирсэн байдаг. Нөгөө залуу амар ууртай дуугаар наад утас өгөөч балиар хулгайч царайтай юм чинь гээд булаагаад авсан. Хажуу зогсож исэн 10 жилийн хоёр хөвгүүд над руу хараад бие рүүгээ жуумалцаж шоололдож инээгээд бурхан минь би бүр шок. Үнэндээ хэлэх үг олдоогүй. Автобусч буудал дээр зогссон байсан учраас би буухгүй л ажилласаа хоцорно гэдэг бодол толгойд эргэлдэж чи юу сүртэй юм бэ? Би буулаа гэж хэлээд л зөрөөд буусан байдгийн. Буугаад алхаж байхдаа ойлгочтой тайлбарлаж хідэн үг хэлж чадаагүй. Ингээд шууд буугаад явсанд тэнд байсан тэр хүмүүс том биетэй, том нүдтэй залуу бүгд л намайг үнэхээр хулгайч гэж бодсон байх та. Ингэж бодоод одоо хүртэл гомдол төрөөд байдэн штэ. Уг нь би ажилласаа хосрох шахан байж усанд ороод нүрээ будаад өсгийтэй гутал өнгөлөг пальто өмсчихсэн. Дайжгүй л явж исэн штэ гинэ.